одоо багшиндаа нартай баримтад тусгай тэмдэг томьёо оруулах талаар хэрхэн оруулах талаар тайлбарч өгье. За энэ маань хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн баримтад тусгай тэмдэг томьёо оруулан боловсруулах. За тусгай тэмдэгт гэж юу хэлдэг вэ гэхээр компьютерийн гараас одоо шууд дарж оруулж болдгүй тэмдэгтүүд байдаг. Жишээлбэл альфа, бета, гамма гэдэг төсвүүд байна тий. За томьёо гэдэг бол мэдээж ойлгомжтой математик мэдээлэл. Математик өөр бусад шинжилгээ хоногт хэрэгэлдэг. Ингийн муцрахай альбраар бичдэг, язгууртай альбраар бичдэг томьёонууд байна. За багш нь энэ удаа танд хим, физик, математик хичээлийн 3 гэлбэрийн томьёог одоо энд томьёолол зураглыг бэлдсэн. За эдгээр хэрхэн оруулах талаар үзье. За томьёог оруулахдаа бид нар ер нь л одоо хуудсан дээр гаднаас нэмж одоо объектыг оруулж ирж байршуулдаг меню бол insert меню. За хүснэгт зураг, бэлэн дүрс, за icons 3D дүрстэй smart art гэдэг нэг бидний одоо схемийг хэлж байна. За энэ болохоор нэг диаграмаар завхарчлалтыг хэлж байна. За гэх мэтчлэн ингээ бидний хамгийн сайн чаддаг одоо гомсог үг бичих гэх мэтчлэн толгой үсэг бичих гэдэг энэ үтсэн зүйлүүдийг дандаа яваханд нэмж оруулж ирдэг. За өнөөдөр бол бид нар зөвхөн энэ хоёрыг үзнэ. За энэ equation гэдэг бол ерөөс математикийн томьёо тэмдэглэгийн бүх хэлбэрийг оруулж ирдэг. За symbol гэдэг нь маань одоо гарын товшуур дээр байхгүй түрүүний ярьстай альфа, бета, гамма тэр томьёо тэмдэгтүүдийг оруулж ирдэг. За харин энэ дотор тэрхэн төвлөрийг байна, үржих байна. За анхаарал бол гар дээр гэдэг тий. Гэхдээ монгол гарлуу шилжиж чаар байдгүй. Буцаж англи руу шилжээд дараад дахиад оруулж ирдэг. Энэ бол шууд эндээс дарж болох юм байна. За тэгээд энэ евро, юуны долларын тэмдгүүд байна тий. Евро энэ юу юм бэ? Энд гарч ирж байгаа юм байна. Евро байна. Энэ бас паунд байна. Йен байна. За энэ нэгүний C тэмдэг гэдэг тий. Саяны копирайтын тэмдэг байна. За энэ тийм нэмэхс хоёрыг зэрэг гаргаж ирдэг. Тэнцүү биш гэснийг гаргаж ирж болдгоо. Их юм уу тэнцүү, бага юм уу тэнцүү. За хуваахын энэ тэмдэг байна. Хязгааргүй мю гэсэн тэмдгүүдийг араа. Ерөөс бид нар дэлгэцэн дээр гаргаж ирж болдгоо шүү дээ тий. За тэгэхээр зэрэг энд маань ингээд энэ тэмдэгтүүд маань төрөл бүрээр ингээд байгаа. Та эдээш ороод ямар хэлбэрийг одоо гаргаж ирж болох вэ? Товчуур дээр шууд гаргаж байгаа. Гар утсан дээр бол бид нар эможиг ингэж гаргаж ирдэг тий. Яг тэрнтэй адилхан. Үг үйлдэлийг бол үсгийг бол бид нар яг товчуур дээрээс дараа бичдэг. Тэгтэл одоо эмож өөр бас нэг янз бүрийн хэлбэр зураглалыг оруулж болтгоо. Тэрний тэмдэгтээр ингэ бэлтцэн оруулж ирдэг. Тэрнтэй яг ижилхэн ингээл insert өөрөө сонгоол юу оруулах юм. Insert гэдэг дарахаар л яг оруулаад байна гэсэн үг байна шүү дээ тий. За ингээд symbol буюу тэмдэгт оруулж ирдэг тухай үзчихлээ. За одоо та хэдтэй би эхний химийн X элементийн атомын хувьд чинь тий. X гэдэг элементийн атом нь Z протоны тоог нь, N нейтроны тоог нь, A нь массын тоог нь. Одоо энд бичих шаардлага гарах нэ. За тэгэх юм бол одоо яг энэ бичглийг дуурайж хийж үзье. За ингээд за хонлуулчих гэх юм бол заасны бодлонд байснаас дээр юм шиг байна. За insert руу ороод equation дээр даръя. За тэгэх юм бол энд яг нэг equation бичдэг жижиг талбар гарч ирээд энэ дээгүүр одоо нөгөө ашигладаг тэмдэглэгнүүд нь гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дараа x том үсэг бичлээ бууланд нь яг бичих юм тий. За тэгэхээр x-ийг бичиж болох учраас гараараа ингээд x гараас x гэж бичиж. За ингээд идэвхжүүл чинь. Эсвэл зүгээр бичгүйгээр одоо шууд дарсан ч болно. За эндээс ингээд дэлгээ таръя. Энэ бол дээд болонд нь бичиж чинь тий. За ингээд бусдыг харъя. Тэгэхээр энд голынхнууд болон дээд болон энэ хоёр болонд нь бичиж байна. За тэгээд өөр бичих юм байна уу? За энэ язгууртайнууд бичих юм байна. Энэ интеграл бичих юм байна. За энэ болохоор нөгөө товчсон тэмдэглэл байдаг. Тэрийг бичих юм байна тий. За энэ яг шиг байна уу? Бидний хайгаад байгаа юм уу? Арай биш үү? За арай биш юм аа. За энэ нөгөө төрөл бүрийн хаалтнууд байна. Төрүүлжин хаалт, уян хаалт. За ийм гурвалжин хаалт байна. Хоёр дахь модуль байна. Дээрээ сертаврын сэтгэртэй хаалт байна. Дугуй хаалт байна. Завсрын нөгөө нэг орон орохгүй, харьяалагдахгүй гэдэг ийм хаалтууд байна.
За энэ болохоор функцийн тэмдэглэнүүд байна. Синус, косинус, тангенс. За энд ингээд зэрэгтэйгээр бичих нь байна. За энд болохоор зэрэг дээрээ векторын тэмдэглэнүүд гэдэгтэй бид нэр харуулвал тэр векторын тэмдэглэнүүдийг голцоо ашиглаад. За энэ болохоор хязгаар логарифм тэмдэглэнүүд бичих юм байна. За энд нэг хоёр тэнцүү нэмэх асах. За ингээд векторын бас тэмдэглэн. За энэ матриц гэдэг ингээд харуулж урсан юм тэмдэглэнүүд. За тэгсэн чинь манай нөгөө тэмдэглэл энийг бичих юм маань. Дууг нь энд л байдیں۔ Болонд нь, хоёуланд нь, урд нь, ард өнцгт нь байдгүй. За ингээд урдаа гараад ирсэн. Энд нь том А-г биччихье. За энд Z-тэй биччихье. За энэ маань жижигхэн байгаа учраас томруулъя. За ингээд томруулсан тий. За энийг хэдүүлээ яаж бичих вэ гэж. Энийг бичих арга байна. Энийг яаж бичих вэ гэхээр insert руу ороод нэг давхар сонгоч ингээ гараад ирчих тий. За энэ дээрээ дахиад энд бичиж. За ингээд яв. Бэлэн боллоо. За одоо багасгаж байгаа нэг тайлбаруудаа бичиж болно тий. За Z бол протоны тоо. За тоо маань болохоор массын тоо. За массын тоо буюу нуклеоны тооны бас буюу нуклеоны тоо. За энэ нь болохоор нейтроны тоо. За ингээд томор тайлбарлажлаа гэж. За дээдлийн X гэдгийг бичих үү. За X элементийн атомын хувьд. За ингээд адилхан болгочтой энэ 26 элемент гэдэг хаалтсан байна. За 26. За ингээд энэ дээдлийн зурглалыг бид нэр дурлага хийчлээ. Сонирхолтой байна тий. За одоо хэдүүлээ математикийнхаа үржүүр ногдроос язгуур гаргах дүрм. За энэ дүрмийг үлчсэн. Энэ дүрмд мэдээж язгуур орсон байна. За ангийн бодлогын хэлбэр орсон байна. Квадрат зэрэг орсон байна. Язгуур дотор дахиад квадрат орж. За тэгэхээр зэрэг эхлээд энэ эхний хэсгийг бичиж. За тайлбар авчиж. Үржүүр ногдроос язгуур гаргах дүрм. За үржүүр ногдроос язгуур гаргах дүрмийг бичихнэ. За тэгэхээр зэрэг А, Б. За insert руу орлоо. Equation маань биднэрт хэрэгтэй тий. За тэгээд энэ дотроо А эднийг бол гараас бичиж болж байгаа учраас энэ гараасаа шууд биччихнэ. За Б дээс их. За одоо энэ дотроо ч одоо Монгол руугаа шилжиж байгаа бичиж болно. Тэгэхээр текст арай өөр хэлбэртэй байна тий. За өмнөх одоо дээдлийнхтайгаа төстэй болохын тулд би гадна ингэж гарч байгаад яг уу бичиж болж байна. За бич. Англиар байх тоонуудын хувьд. За энэ чинь 20 байгаа. За энийгээ би дахиад 20 болгочих. Ер нь 20 руу бичдэг. Байх тоонуудын хувьд. За одоо энд enter дарлаа. Одоо энийг явууч тий. Дахиад insert руу орлоо. Equation руу орлоо. Язгуур дор байгаа учраас язгуурын тэмдэглэгээ хаана болоо? За энд байна. Тэгээ энэ уртл дээр болохоор нэг 3 зэрэг язгуур, 5, 6 зэрэг язгууруудыг бичдэг байна уу тий. За бидний бичнэл квадрат зэрэг язгуур байна. Квадрат зэрэг язгуур дор ингээд ордын дөрвчнэр бичсэн шүү дээ.
нь үрчгээ одоо энэ x-ээр тавьж болно. Бид нэр их гүйшээ ашиглаж байгаа юм гоё цэвэрхэн цэгээр үрчгээ тавь тий. За энд үрчг нь b. Тэгээ ингээд язгуур дороо бичиж байгаа учраас текст бичээлэг нь язгуурын одоо дээдлийн энэ зураас нь сунаад байна. Тэгээд язгуураас хоошоо гарахын тулд аршаа сумаа нэг дараад хоошоо гарчлаа. За ингээд тэнцүү. Язгуурын гадна байгаа учраас яг нөгөө зураас дорж орохгүй шүү дээ. За одоо энэ зураас язгуурын дор ороод ирэхээр хараа. Энд ингээд юм цэнхэр зураас гараад ирж байгаа биз. Тэгэхээр би ингээд өөр өсөв бичвэл хараа язгуур маань сунаад ирж байгаа биз. Тэгэхээр одоо болцсон учраас би энэ ард нь эсвэл дарж болно. Тэгэхээр ингээд цэнхэртгэ байчна. Эсвэл гар дээрээсээ сумаараа хоошоогоо сардаг сумаараа нэг дарахаар ингээд ардаа гараад ирнэ. За ингээд ардаа язгуураасаа хойдолтой тэнцүү. За одоо тусын язгуур тий. Язгуур руу орлоо. Эхний язгуураа авлаа. Аагаа бичлээ. Язгуураасаа гарлаа. Үрчиг тэмдэгээ дарлаа. Дахиад язгуураа авлаа. Язгуур дор орлоо. Б. За язгуураасаа гарлаа. Бид нарт таслал байгаа юм байна. За зай авч байгаа таслал тавьчих тий. За ингээд үржүүрийн язгуурын дөрөв. Үржүүрийн язгуураас гарах дүрэн байна. За одоо ноогдроос гарах дүрэн гэхээр гадна талдаа язгуур дотор талдаа ангийн боторхой байгаа учраас эхлээд би язгуураа авна. За язгуур дороо ороод ноогдор бичих гэж байгаа учраас ноогдор авна. Тэгээ хүртүрт нь доошоогоо сумзаваад эсвэл доотлон маузараа дарж болох юм тий. Хуваартай б. За одоо эндээс ингээд би сумаараа хоош нэг дарлаа. Зөвхөн хойроосоо гарсан. Язгуур дороо байгаа гэсэн үг. Дахиад хоёр дахь дарлаа. Ингээ язгуураасаа гарсан. За одоо болохоор зэрэг энгийн боторхой нь эхлээд тэгээд энгийн боторхой тустай язгууртай гэсэн үртөр хуваарна. Тэгэхээр эхлээд би энгийн боторхой авлаа. Үртөртэй ирлээ. Язгуураа авлаа. Язгуур дороо хуваартай дарлаа. Язгуураа авлаа. Язгуур дотроо б. За ингээд язгуур юуныхаа гадна дарчээ. За тэгж чад одоо байна гэдэг үг чинь тий. Байна. За ингэж язгуур бичих нь ойлгомжтой юу. Тэгээд энийг яг ингээ хүснээр яг томруулчих болно. За одоо энэ дараагийн энийг бичиж үзэх үү. Тэр бас сонирхолтой байна тий. За харъя. За тэгэхээр зэрэг тэгээс их юм уу тэнцүү. Их юм уу тэнцүү бол бид нар символ дотор байгаа тий. За тэгэхээр зэрэг одоо би символ руу орлоо. Их юм уу тэнцүү энд байна. Тэгээд тэг үед. За тэг үед. За энийг болохоор ингээд юу яаж бичиж болно? Гараас ингээд бичгээр зэрэг энээс арай өөрөөртэй. Equation дотроо бичих юм бол яг одоо энэ шир фонттой ойролцоогоор бичигдэх баг. За дахиад equation руу орё одоо. Одоо бид нарт equation хэрэгтэй тий. Тэгэхээр эхлээд бид нарт юу вэ гэхээр энэ зэрэгтэй. Зэрэг орсон байна. Дотор тийшээ хаалттай болсон байна. Язгууртай болсон байна тий. За тэгэхээр эхлээ хэдүүлээ зэрэгтэйг авъя. Тэгээ энэ дээр нь хоёр зэрэгтэй юм байна. За тэгээд энэ доотлын суур нь болохоор хаалттай болох нь эхлээд. Тэгээ хаалтын дотор талдаа язгуур аваад язгууртаа гэж тавина. За тэгээд ингэхээр одоо яг зэрэг дээр яваач. Ингээд сумаараа ингээд сумаа явуулаад хахаар язгуур дор байна. Одоо язгуураас гарлаа хаалтын дотор хаалтны гадна талд зэрэг дээр очлоо. Зэргээс гарлаа. Ингээд гадна талд гарахаар нь тэнцүүгээ тавиад таага тэнцүү гэдэг. За ингэж авах. За энэ болохоор энэ аагаас арай ялгаатай харагдаад байвал яг энэ хэсгийг бид нар equation дотроо бичиж болно. Тэгэхээр ингэж идэвхжүүлж байгаа equation дээр дарчвал яг шууд нөгөө маань энтэйгээ ижилхэн хахарч түнс хуучнараа байсан бол яаж юм энэ нэг сонио одоо дармлаа шиг энэ нэг бичмэл шиг өөр байна тий. Тэгэхээр энэ зэрэг яаж идэвхжүүлж байгаад equation дээрээ дарчвал equation-ийнхаа фонд руу шилжүүлчих гэсэн үг. За одоо дахиад таслал. За том авалчлаа equation руу орж байгаа бич. Таслал b. Их юм уу тэнцүү. Их юм уу тэнцүү бол нөгөө символ руу орохгүй ч гэсэн энд бас байж байгаа. Equation дотор бас байж байгаа. Тэгэхээр тэг. За ингээ гадна талд нь гарч ирээд үйд гэж бичэн тий.
За дахиад ихгүй шинжилгээ орлоо. За энэ дотор болохоор бидний хөр эхлээд А байгаа юм байна. За дараа нь язгуур дор B байна тий. Тэгэхээр язгуур дор B гэж. За ингээ язгуур дор байгаа учраас курсор хоошоо сум дараа гарлаа. Тэнцүү. А-гийн язгуурын дороо А-гийн квадрат B байгаа байна. Тэгэхээр энэ дөрвөлжин дээр 2 юм байх гэдэг тий. За эхлээд А-гийн квадрат байг. А байлаа. Квадратыг тавилаа. Зэргээс гарлаа. Язгуур дороо бичин тий. Язгуур дороо дахиад B гэж өчөх ёстой. За ингээ язгуураас гарчлаа. Ингээд эквашнаас гарна. За ингээд эквашн ашиглаад математикийн томьёо бичиж сурлаа. За одоо энд болохоор зэрэг бидний пицгийн хичээл байна тий. Өнөр сайн ажилласан бол пичгийн хүчтэйг олох тухай байна. За одоо тэгээ бүгдээрээ яг энэ хэсгийг эквашн ашиглаж чинь яагаад тэгэхээр зэрэг энд нэг бутархан хэсэгтэй учраас эквашн ашиглаж бичиж болж байна. За орлоо. Эхлээд хүчтэй. За хүчтэй тэнцүү. Тэгээд бид нарт одоо бутархан хэсэг хэрэгтэй. За хүртүрт нь юу гэхээр хувирсан цахилгаан энерги. Шилжүүлэх юм артаа бичиж өгсөн байна та. Хувирсан цахилгаан энерги. За хувирсан цахилгаан энергийн хэмжээг юунд хуваадаг гэж нэг цахилгаан цэнгийн том хэмжээнд хуваадаг гинэ. За тэгэхээр зэрэг за ингээд энэ дээр ингээд заагаад одоо ишигээ сум заасан байна тий. За тэр сум маань энд байна. Энд бич шүү дээ. За сумаа заагаад англи руу шилжээд томьёо бичих. B тэнцүү тодорхойгоо аваад за хувирсан цахилгаан энергийг том Е үсгээр тэмдэглэдэг байх нь байна. За тэгээд цахилгаан цэнийг нь болохоор Q-гээр тэмдэглэдэг байна. За ингээд эхний томьёо болчлоо. За энийг жоохон томруулчих. За хоёр дахь бичтэй. Дахиад эквашн руу орлоо. За хэмжих нэгж. За ингээд заавал 1 вольт тэнцүү. Юутай тэнцүү гэхээр хувирсан цахилгаан энерги болохоор joule-аар тэмдэглэдэг юм тий. За ингээд 1 joule. За цахилгаан цэнийг болохоор кулоноор хэмждэг юм байна. 1 кулон. За 1 кулон лээ. За ингээд энэ нэг бутархай хуваараас гараагүй. Ингээ бутархайхаа ард заагчаа байрлуулаад за ингээд юу явах хэвээр буюу за одоо нэгжээ бичих нэ. 1 хэмжих нэг чинь хүчтлийн нэг чинь ватт гэдэг тий. Тэнцүү. Ингийн бутархайгаар бичих нэ. 1 joule-ыг хуваах нь 1 килокалори. За ингэж үчихнэ. За тэгээд өнөөдрийн хичээлээр хүүхдүүд та бүхэн одоо өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлээд тусгай тэмдэгт томьёо оруулахыг сурлаа. За тэгэхээр эхлээд бид нэр химийн атомын протон, массын тоо, нейтроны тоог одоо тэмдэглэх схемийг одоо хэрхэн эквашн ашиглаж бичих талаар үзсэн. За жишээ оруулж үзлээ тий. За дараа математикийнхаа үржир ноогдроос язгуур харах дүрмийг бас бичиж үзлээ. За мөн физикийн хүчтлийн одоо томьёог хэмжих нэгжийн хамт бичиж үзлээ. За та хэд маань тэгээд өөр одоо өөрсдийнхөө сурах хүчгээсээ бас өөр томьёо тэмдэгтүүдийг орсон текстийн хэсгийг ингээ бичээд зургийн дараад юм багш руугаа явуулаарай. За амжилт хүсье.